бүр ийм амар батгацсан. Миний хурц гараал ярьлал нэг толгой гол ингээ өөрөө аваа өчтдөг гэсэхгүй. Тэгсэн чинь энэ бүр ингээд нэлээ удаачлаа энэ батгнууд, энэ тухны батга гээд энэ ирүүний батга бүр амар удаачлаа. Маргааш аялалд явах гэж байгаа. Хэзээ ч үрсэ ганцаараа аялалд явж үзэж байгаагүй. Лолны амар сүртэй тийм аялал хийхгүй зөвхөн даруухан тэгээд өөрхөн бэлдээгүй одоо зүгээр ингээл би нэг ээлжил хувцастай явна тэгээд ундахтаа өмсөх нэмгэн ботолог шуурт авъя гэж бодож байна. Чонжуугээ дотор аялах чаа. Би яг солонгос дотор ингээд ганцаараа аялах аялал гэж хайж агаад тэгсэн чинь ингээд хүмүүс амар хөсдөг уншаад ганцаараа ингээд явхад 50 тэм хийж болох дэжгүй газар гэсэн чинь чонжуу болж таараад би одоо өмнө нь чэжүү явцсан бусааны хуцсан тэгэл одоо ойрхон юм далайтай газруудаар тэнгэр нь яваад үзсэн найзуудтайгаа тэгвэл би ганцаараа тэгээд нэг юм чимээгүй 50 газраар явахыг хүссээд хайсан аялал маань одоо энэ ах нөгөө гууц мууцсан дээр унтдаг штэ тийм гууцсан дээр ингэж унтна гэсэн план байна. Надад бол энэ байшин гаднаасаа юм удаа ингэ бодож байгаа хгүй юм ханууган гэрт хонж үзэх юмсан гээд тэгээ сөүлд байдгийн заяа бүр хамгийн амтхан 100-200 мянган вонтой. Тэгээ бүр нэлийн ингээ үнэтэй идэг. Тэгэнгүүт энэ чинь бүр би бүр 29 мянган воноор хонж байгаа хгүй. Захиалга эрт баталгаажуулчихсан. Энэ чонжоо гэд хот сөүлээс ер нь бол хөрхэн зайтай. Хурдны галт хэрэг Kitex шин тэгж хэлэлдэг лүү. Хурдны метро лүү гэхгүй. За мэдгүй ямар ч гэсэн Kitex гэд нэг тийм хурдны галт хэрэг гэждүү. Тийм одоо юм байхгүй. Тэгээ би бүр ингээд ой санамжаа ухаад би нэг ч удаа Kitex сууж байгаагүй байвал яг уу. Гэхдээ миний нэг санджаар капион явах гэж сууж исэн шиг санагдаад байна. Би тэгтээ тийш хамт явсан найзаас асууна. Ямар ч байсан би бол яг өөрөө тикетээ худалдаж аваад яг ингээ өөрөө зориод Kitex-ээр ингэж олон цаг холмол юусаа явж үзээгүй. Би бараг чэж өвчтөн билүү гэж бодогдсон юм. Kitex ирж очих зардал нь амар өндөр байсан. Нэг талтаа 30 мянган вон байсан байхгүй. Тэр чинь унааны мөнгөнд л ер нь л хөрхөн мөнгө авчиж байгаа. Амар юм мөнгө орсон аялал битээ байгаасаа гэж бодсаахгүй. Цүнхээ үрээд ингэж явах амар мөрөдөлтэй. Данж би ерөөсөө тийм байж чаддгүй ингэ. Өөрийгөө ядрааж харж овж байгаа гэж бодвол арай илүү ингэ тухтай байх гэж амар хичээгээд байдаг байхгүй. Тэгээд энэ удаагийнх дээр одоо хамт явж байгаа хүнийхээ ингээд сэтгэлд нь бас заавал нийцүүлэх албагүй. Энэ удаад би ганцаарх нэг өөрөө муухайч байсан сайхан ч байсан би бүгдээр надад зүгээр гэж бодоод явж байгаа. Цаг хугацаагаа ингээд харамлаад амар эрт плед авсан заяа бүр өглөөний 7:40. Тэгвэл би ч одоо өөрийгөө бэлдээд гэрээсээ гараад тэр газартаа очиж 7:40 суудсан байх нь штэ. Тэхийн тулд би бараг маргааш 5:30 мөрч гэж босох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. 10 маруу өнгөрөөд буучих байхгүй. Тийм 10 бараг болж байгаа. Тэгээд 3 цагаас чекин штэ. Тэгээд 3 цаг хүртэл би угаасаа ингэж юм хамаа зүмхтэй юм чирж явах зүр аргагүй болчих жоохгүй. Тийм учраас би нэг олон юм чирж явахгүй гэж бодсон. 12 цагаас би нэг газар цаг авсан. Хамбург түрээсэлж өмсөөд тэгээд нэг юм зураг даруулах юм боломжтой ийм газар захиалга өгсөн. Тэгээд 13 мянган вон болсон. Ер нь гайгүй хямдхан. Сөүл дотор яг нөгөө нэг яг тэр орчны тэнд очиж энэ хамбуг өмсөх амар өртөг өндөртэй гэдэг байхгүй юу. Тэгээд би бас өмнө бусаанд явж байхдаа хамбуг өмсөжсэн байхгүй юу. Тэгс нэг 15 дотор л болсон. Бүх ингээд үс засал масл юм уу хийлгээд. Нэг ч бүр бичлэг бүр нэлээд доошлуулбал бусаа явсан бичлэг байгаад байгууд өөрхөн янзлуулаад ийм хөөрхөн хамбуг өмсөжсэн байхгүй юу би. Тэгээд нэг цаг бараг ингээд өмсдөг болохоор өөртөө ингээ хүссэн зураг ёо энэ гар альтраад их юм бэртрээд. Маргаашийн газар болохоор бас яг тийм адилхан. Анхудаа ганцаархнаа явах гэж байна. Би гэрээс гараад явж байна. Ороо өөртөө байгаа хамгийн тухтай гэж бодсон бид өмсөв юм томцоо. Энэ жижигэн зүүнээ жинхэнэ гадуур авах юм чаа гэж бодоод хамт байдлаараа нүрэг үтсэн чинь шууд амар тухгүй болж байна. Өнөөдөр ч өгөн ажлын өдөр цаг бараг 6 оролж явах тамир амар нам гөрөө.
이를 안내하는 다음으로 호흡기 질환 전문 복식자 의원으로 오세요. Яа за хүмүүс юу болсон гэж цаг 10:40 болж байгаа байхгүй тийм одоо нэг цаг гарны зай байгаа юм чинь юу хийх үгээ хайгаад гэсэн чинь юу вэ гэсэн чинь энэ чонжууд дээ штэ 25-21 үзчихсэн хүмүүс ер нь амар гоё драма штэ амар олон хүн үзсэн баг. Тэр драма чонжууд бүр 100 болчихжээ. Бүх юм амар гоё. Өнгөлөг хай. Тэг би одоо Наидогийн гэрлөө явах гэж байна. Амар гоё. Би бүр тэгээд нөө урдаас төлөвлөж энийгээ ингээ гаргасан шийдвэр биш шүү дээ. Би ингээ гинэт тэр ингээд амар санамсаргүй олоод ингээ явах гэж байгаа болохоор тэр нь бүр ингээд амар гоё. Би ерөөсөө юм плангүйгээр гинтийн юм бараг тохиолддог надад ихгүй. Одоо нөө өдрийн нар гараад амар халуусах шинжтэй болж шүү. Энэ хавчаад хичнээн үзэсгэлэнтэй юм битээ ёо. Би бүр ингээд ерөөсөө итгэхгүй бүр ингээд хоолой маань зангираалахын түрүү энэ чонжууд бууснаас хойш тэгээ энэ 25-21-ийг олсноос хойш хоолой зангираад өсөөснөөс илүү байгаад байгаа болохоор ёо бүр амар холмос хэлнэ тахаа. Бүр амар жаргалтай байна гэнэ. 25-21 драма дээр гардаг байшаа. Наидогийн гэр. Ямар ч хэсэн инстагрάμаараа селфи хийчихлээ. Ерөөсөө хүн хажуугаар зүрхгүй байна. Ваа, байшин гарцсан байна. За би нэг бүр томорхоор нь хараад би бүр амар аз жаргалтай. Одоо баг юу ч үзэхгүй буцсан ч харамсахгүй байна. Гал зураг хөргөө авлаа тэгээд цараа бүр ямар хөөрх юм бэ? Амар хөөрхөн баад. За одоо би энэ хоёр жоо халах чаа тэгээ зураг авах гэж рүү явлаа байна. Миний камер тэнд байна. Зүр бүр эднэрийг ингээд нүдээр үзэж байгаа нь бүр амар гоё байна. Дээрээсээ бүр ингэж гоё харагдчих шүү дээ. Эндээс бото түрээсэлж унж болт юм шиг энэ 6 хүн дундаа бас энийг түрээсэлж болт юм байна. Би бүр яг л драма үзэл яваад байгаа юм шиг. Драма дотор өөрөө орцсон ч юм шиг. Ямар гоё юм бэ? Туул голоо санджлаа байна. Ваа, тэр юу юм бэ? Зүгээр хоолой юм багтаа амар гоё харагдаж. За дараагийн гайхалтай зүйл бол нөгөө нэг түнэлтэй хэсэг нь за миний нөгөө захиалга өгсөн газар энэ Пибэм Хамбуг гэдэг. Тэгээд би нэг 20 минут өмнө ирчлээ. Ямар ч 0 мөл ормоор энэ ороод энэ ч нэ байж болох гэдээ асууад орчтой юм билүү. Энд чи ямар ч байсан хүнд ачаагаа тавьчээ. Тэгэхэд дэшээ гарч үзээд. Тикет авах хэрэгтэй юм байх гэж бодоод үүдэн сууж байгаа хүн дээр очисон чинь зүгээр тойроод яв гэнэ. Би бүр яваа цэгийн бол цэнхэр дуурлаа. Ихсээ бүр нэмээд юм заяа. Би ч ерөөсөө эднийгээ бодож ерөөсөө сонгоо.
За аймс маань галтар болсон байвал өстой жинка. Уцаа тогтоочлоо. Бас ч гэж таг зураггүй байжсэн. Бижгэн галтар болсон байх юм. Гутлын дотор тал нэг галтар болчоороо бүр мөнгө ордгоомаа. Би ч одоо жил өмсөн гэхэд амар янз бүр бастай. Өө shit. За. Усман хэрэг юм даа. Зин камерын дээр гарч байгаа нөгөө хүүхэн байгаа зураг авах бол ихээхэн хүүхэн гарах шинжтэй байна. Аягны амсар зөө энэ ойлорын хүний бас цэнийг бас дууссан шүү дээ гэж бодлоо. Сая миний цэжанга зураг болсон хоёр газар байна юм байна. Амар хөөрхөн энэ үгсээ би 3000 воноор арай илүү их юм хийлгэсэн байхгүй юу. Тэгсэн чинь сэтгэл бичиж өгөх юм бол тэрнийг мөнгөийг авахгүйгээд би онлайн сэтгэл бичиж өгөөд амар хөөрхөн. Тэгээ дээрээс нугас ийм зураг бол байсан. Тэгээ сая намайг амар хурдан ороод ирсэн чинь ямар хурдан ороод ирсэн би ганцаараа зураг авахулж чадаагүй юу гэд гарч ирээд энэ хан дээр хөрхий надад зураг авч өгсөн. Тэгээ амар хөөрхөн гарсан тэр зурагнууд бүр амар хөөрхөн. За. Сая энд хоол идсэн. Тэгээ энэ чонжо бибимбабын идсэн. Энэ нь болохоор солонгос үхрэм ахтай. Тэгээд яг эсрэг талд нь энэ нэг сүм. Энэ сүм бас амар энэ дээрсэн хүмүүс зураг авах. Тэгээ чонжо юу нь бол аялал жуулчлалын хот юм байна штэ бас хөөрхөн. Амар хаялагч нар энэ баг солонгос хүмүүсээс их гадаад хүмүүс байна. Энэ бүр амар үзэсгэлэнтэй бүрсэн байна. Өнөөдөр тэнгэр бас амар гоё. Энэ болохоор Чондан гэд католик сүм юм байна. Сая зүсчихсэн чинь гадаад хүн зураг аваад өгөөч гээд тэнгууд нь шууд зураг миний бас зургийг аваад өгөөч гээд авахулчлаа. Гэхдээ амар гоё сүмбэн өдөртөл та. Тэг би сая баг 5-10 минут зэлбраад тэг бүр хандаа өгчөөд гараад ирлээ. Шашин шүтлэг байхгүй л дээ. Гэхдээ бичэн сэтгэлээсээ тодорх хамаагүй маа хэлээд энэ зэлбэрч мэлбэрхээр амар гоё байдаг. Энд ихтэй амар гоё хийцтэй гоё сүм байна нөө. Иргэн тойрных нь барилга юмнууд нь амар гоё. Би бүр өөртөө итгэхгүй ах энэ Чонжо бүр ийм гоё хот байсан. Тэгээ өдөө хүртэл энд ирээгүй явсан гэж бодохоор бүр хүмүүс ч бусaan чэжүүл гоё гэж ярьдаг боддог. Тийш ил явахыг хүсдэг штэ. Тэгсэн чинь Чонжо бол нэр үнэхээр төсөөллөөс илүү байна. Маань бүр амар хүнд авах. Эндээс алхачээ гэж бодлоо. 2.10 болчих. Бос би чек хийв. Тэгээд эндээс нэг 15 минут алхах юм байна. Оо, энэ зурган дээр ямар мөнгө авах гэж байна. Өөртөө байгаа юм байна. Ямар муухай. Одоо цайрч юм. Гэхдээ миний бүр амар хүсчихсэн аялал амар гоё тарих амарч. Би ороод ирсэн. Ёо нөгөө нэг юм муураад байгаа хгүй юу? За тэгээд би айха болохоор гарч гадналыг харуулъя заяа. Тэгмээтэй орж ирээ нөгөө гудсан унтах. Тэгээд би одоо жоохон амарна гэж бодож байна. Тэгээд дээврний нойлн хараа хөөрхөн сасныг бодоход хөөрхөн том юм байна. Дүрштэй. Тэгээд энэ чинь нойлтой, элчүүртэй, нойлн застай. Тэгээд ийм хөөрхний удаа хэрэгслүүдтэй. Тэгэд ийм хөөрхөн бүх юмтайгаа байж ингээд 29,000 вон гэхэд бол үнэхээр би бүр амар хямдхан явж ийн гэж бодлоо өөрийгөө. Тэгээд
За муур нь намайг хазаад базаад идчихгүй л илүү дээ. Ийжи. Мяу. Харин тийм яа. Ээжээ. Цаашаа байгаарай найзаа. Аха. Үе. Энд чинь одоо юу юм бэ? Зулцахтай юм шүү. Мөмнүүд амар ил байхыг бодгоо. Яа, шүн орой одоо чамаас айгаад би гарч чадахгүй мэн л та. За тэгээд иргэн тойрны нэм хөөрхөн. Чууг нь хөөрхөн л юм даанч би муурнаас амар айдаг л та. Ойлгож байна. Баяртай. Ой, цуцаад нэг л. За иш өглөө тавьчих. Бүр цүнхээ дийлэхгүй амар жоохон ядраад 2:40 гэж ирээд орчлоо гуйж аваад тэгсэн чинь болно гэд. Сая яаж орж ирсэн бэ гэхээр байрны эзэм бол байхгүй. Зүгээр шууд ер нь ихэнх Солонгост одоо ийм хувь хүний эзэмшил хонох байрууд дандаа гадналтаа кодтай байдаг. Тэгээ кодын зүгээр аваад орж ирээл өрөөндөө ороод ингээд өөрөөсөө селф ер нь чек-ин чек-аутаа хийгээд гарчдаг. Тэгээ нүүд анилтаад 30 минут унтчихдаг ч юм билүү гэж бодож чинь. Тэгээ 4-гээд гарыг түрүүний гой гудамжиндаа очиж гоё юм идэж. Өөр дээрээс энэ хаягаар ингээ хайгаад ирэх юм бол энэ газрыг олон чонжууд байгаа. Яг ингээд амар ойлгомжтой юм байна. Яг төв явах хэсэг нь чонжуугийн. Тэр зураг авахулснаас ахуулаад би ингээ алхаал хурдэрч байгаа хгүй. Ерөөсөө автобус унаа цугаагүй. Нэг шилтэй шин байна. Зааварсан 10,000 алхам хийгээд нэг 7 км бол алхацсан л байгаа юм байна. Дараа явж байгаа аялал гэхэд бүр үнэхээр аимшигтай гоё байна. Ийм амар гоё байгаа юм болоо гэж би бодсон байхгүй юу. Ингээл хамт ингээ харсан ямаа ингээл хуваагаал яриад ингээл нийлэл хөрөлтөл фан байх юм амар гоё ах гэж би боддог хөө. Уусаж гоё л доо тэгж явах. Тэгээд энэ анхны удаа хэрнээ надад амар таалагдчихж байгаа шалтгаан нь ерөөсө хоол идсэн ч, хайцсан ч, суусан ч, боссон ч, алхсан ч, гүйсэн ч бүх юмаа яг ингээд хүнтэй ерөөсө зөрчилдөхгүй шууд ганцаараа хийгээ явж байгаа надад амар амар байна. Тэг ингээд бүх юм яг 100% өөрөө ингээд мэдрээ 100% өөрөө шийдвэр гаргаад ерөөсөө ингээд хүн харахгүй, хүнд харагдахгүй ингээд яг тэгээ ганцаараа явахаар чинь бичлэг хийхэд бас амар гоё юм байна ингээд яриад хүнтэй явахаар ингээд бас жоохон санаа зовоод ярьж чадахгүй. Тэрээс нь Солонгос дотроо болохоор аюу амар айн хэл усны юм мэдхгүй энэ яа хайчих юм бол гэсэн тийм зовлон байхгүй. 30 минут унтаад босоод ирлээ. Ингээд даавштай амар хурдан авч босоод ирдэг. За яг энэ ханууг тусах нь бол үнэхээр том юм байна. Энэ тав ингээд тэр чигтээ юм тоглоом тоглолдог юм гудамж байна. Хүрээлэн дээр явж байгаа юм шиг санагдчихлаа. Энэ их хөөрхөн жижигхэн газар ах шиг байна. Ийшээ орж кофе уухаар шийдлээ. Хөөрхийн зурагч нь тэмцээнээс медаль авсан чинь ингээд нэртэй алтан медаль
баяр хүргэсэн юм өлгцэн байна. Түрүүний тхүү гудамжаас нэлээд зайтай. Айгу хүн хөл баг. Бас юм хөөрхөн газрууд байт юм байна. Тэрүүгээр нь тойрч алхаж байна. Энэ чимээ, энэ одоо харагдаж байгаа байдал, энэ алхаж байгаа хүмүүс хүртэл амар тайван гоё юм. Имжээс өрн таарсан сони. Жисэн кофе шоп юм байна. Гэтэ ихэнх хүмүүс ер нь бол хоол идчихээн. Би ганцаараа баг юм уулаа. Манго бинс үдмээрээс авахгүй гэсэн чинь ихэнх угаасаа дажгүй орнууд бүгд соолдоо болцсон, орой болцсон болохоор тийм. Орой болсон ч гэсэн амар гоё харагдаж юм гэрлээ гэсэн. Тэгээд би сая нөгөө таканжа авсан. Тэгээд би сүүл нөгөө Netflix дээр бас таканжа үзэж амар идмээр байсан. Энд суугаад яг идэж болох юм. Ядраад байм бас өмөдний маань тэлээд тулаад байна. Орж өмдөө тайлээ. Сар бүр амар хавирган амар үзэсгэлэнтэй гарсан. Би эмхтэн кейс түрээсэлчлээ. Тэгээд одоо үзэж байна. Энэ шиг арай л их үү. Эний ч юм уу сайн нэг төр нэмхэн нэг юм унд авс нэг нь хөрөгчөндөө маргааш явахтаа зүнхлээ гэж. Харин их олонтой ирээгүй тэгээд сойдтой хоёрсон. Сая юм идчихлээ. Бэлцний өргөчн тэгээд маргааш баг идэхгүй хаях дөө би усан цэвэрлэгч байна. Тосон цэвэрлэгч авчирч чадаагүй. Усны нэг юм савлцсан байсан. Энийг аваад ирсэн. Өнтэйгөө линз аваад би 11 өнгөөгөө л унтсан. Хоёр дахь өдрөө болохоор би нөгөө явах цаг маань 3-аас гэж бодоод байсан чинь цагаа харсан чинь 1:30-ийн гитэкс суух байсан билээ. Тэгэхээр өглөөнөө би нөгөө нэг чек аутаа хийжээ тэр аваараа жоох алхаж агаад өглөөний цай уучаад амтны хүрээлэн тэр явъя гэж бодчихсон болоод тэндээ жоох амарч сууж байж агаад энэ өдөр зүгээр л амарч гоё юм харж явж байгаа л буцсан. Өөртөө талаар 14 минут үзэж байгаа хэрэг тэгээд амар сонирхолтой байна. Үзмээр байна. Данж одоо 12 болж ирэн тийшээ бараг 40 минут юм байна. Хэрэгжтгөө очсон 30 минут өмнө очсон дээр гэж одоо барайд үзээ очтой болов. Автобус хүлээж байна. Автобус бараг 10 минутын дараа ирнэ гинэ. Энийг үзээ явж гин үү. Цагаа ашиглаад. Одоо угаасаа автобусаар 20 минут явах.